Монголчууд Америкт. За тэгээд өөрийгөө шууд ярил. Шууд яриад эхлэх юм. Шууд ярил. Жамяху Америк нэгдсэн улсын Чикаго хотод амьдардаг ам бүл 5 бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй Uber такси барихын цацуу Lecture Academy-д туслахаар ажилладаг. Ч одоо 1976 онд ховдын үнчид анх төрсөн. Тэгээд тэрнээс ч хойш 12 3 хүртэл үнчтэй байж байгаа. Тэгэл 10 жилээ төгсөөд хотод орж ирээд тухайн үед чинь ч тэгээд хөрхөө 10 жил юу яах чинь аав ээжээр минь хоёулаа багш. Тэгээд аав минь орос хэлний багш, ээж дүү хөгжмийн багш. Тухайн үед чинь нөгөө багш нар цалин багтаа тэгээд 10 жил төгсөнгүүтээ тухайн үедээ би чинь ажил хийх ёстой гэж л бодож байсан болохоос биш тэр сургууль сурж би цаашаа боловсраад явна гэдэг болж хөдөөнөөс ирсэн хүмүүс бол асуудал байлаа шүү дээ. Хаана ч ямар сургууль сурах уу, яах уу, ийх үү нэг үргээ эгчнэр л зааварлаж өгч байгаа. Төлбөр мөнгө, автобусны унаанаас ихсүүлээд асуудал гарч ирнэ. Өглөөний хичээлдээ явчаад 3 цагт дараад зарим үед 5 дараад ороод 7-оос жуулч ресторанууд зөөгч ийн тэгээд шөнө 12 1 гээл ерөнхийдөө дуусаал. Шөнө дунд гэртээ харчаал өглөө 7-д босоод хичээлдээ явдаг. Тэгээд тэр оронд чинь тэгээ эхнэр хүүхдтэй ч боллоо удирдлагын академийн мастерт орж тэгэл яаж игээл яваад амьдрал өөрөө тэгээд баялагч юм, сайхан ч юм. Монголчууд Америкт. Тухайн үед эхнэр маань Америк явж сурыг, тэгээд ажлыг хоёлаа нэг орон гэртээ болоё гэж утгаар эхлээд эхнэр маань яваад нэг жил орчим болоод тэгээд тэр үед чинь би чинь 2 хүүхэдтэй болцсон байсан. 2 хүүгээ гэртээ авч үлдээд тэгээд эхнэр яваад нэг жил орчим болоод буцаж ирээд Америкт амьдрахад боломж юм байна. Хоёлаа энэ дээрээ ядаж нэг ажиллаад сураад үзээд нэг 2 жил. 2 хүүгээ нэг төр байлгаж агаад. Тэгээд би бизненд орж байгаа. Бизненд орсон. Юунд очиод ажил дээрээс ажилдаг гэсэн тодорхойлолт аваад. Сургуулаасаа сурдаг гэдэг тодорхойлолт аваад 2 бичгтээ. Эндээс эхнэр нэг сургуулийн урилга маягтай юм уу да. Тэр 3 бичгтээ би Америкийн визэнд анх орж ирсэн. Тэгэхэд хүмүүс хэлж чи одоо ямар яд чи дансанд банкнд очиод нэг данс нээлгээ чи нэг 5-10 мянган төгрөг хийчээч. Үгүй байхгүй юм чи хүнд очих би худлаа ярьж яах юм. Тэр чинь утгагүй шүү дээ. 2006 онд анх Америкт буугаад юунд ирж байгаагаа ч мэдэхгүй. Юу хийх гэж байгаа ч мэдэхгүй л хүн бууж байгаа шүү дээ энд бол ер нь тийм ээ. Манай эхнэр нөгөө урд нэг жил орчим болоо уцхад нэг найз охин байсан юм билээ. Тэгээд тэднийд очиод бууж 2-3 хонж байгаа. Тэгээ буугаад 2-3 хоногт айлд байж байгаа юм чи айлд хонсон хоногийнхоо мөнгийг төлөх ёстой өстэй. Бас чи Америк тэгээд ороо болж ирсэн чи ороо 9-10 цагийн явцаа болсон. Тэр айлын ах ажлаас ирж байгаа. Барилга дээр ажилладаг. Оо та нар хүрээд ирсэн яасан юм гээд. Тэгсэн за маргааш үл ажилд явах уу гэж байна. Хүү одоо ажил хийх гэж ирсэн юм чи ажил хийхээс яах вэ? Явхаас яах вэ тийм ээ. Тэгэл ахгүй дагаад ажил гарсан да. Өглөө босоод Америкт ирэл 1 хоноод маргааш нь ажилд гараад тэгэл барилга чулуу одоо хийгээгүй юм алгадөө. Хүүхдүүдээ үлдээчихлэр чи нэг хүүхдүүд чи нөгөө хойно асуудал үүсгэн. Компьютер тоглоомод тэр энтри чинь тоглоод бариад ингээд тэнээд за тэгээд энд нөгөө сэтгэлийн өвдө за болий тэнд хүүхдээ үрээж байсанд орвол яаж игээд авахыг бодъё. Хүүхдийн виз авахгүй гарахгүй бол хоёлаа нутаг үтсэ.
өргөж гадаа зогсох шаардлагагүй. UB Cab таны үнэт цагийг хэмнэнэ. Аппликейшн татаад таксигаа зууц. UB Cab. Үрээж байсан дөрвөл яаж игээд авахыг бодъё. Хүүхдийн виз авахгүй гарахгүй бол хоёулаа нутаг үтсэ. Гэдэг шийдэлд хүрээд тэгээд харин хүүгээ визэнд оруулсан чи хүүгийн хоёр хүүхдийн виз гараад. Тэгээд тэр үед миний том хүү нэг багшийн нүдэн дөртөөд их сайн хүүхдээ нэг ингэж гимнастикт аавна гэд. Тэгээд 8 нас жоохон гарантай байхдаа тэр багш дагуулж авч гимнастикт оруулаад. Жил гарan Монголд 2 жил орчим Монгол гимнастик хичээллээ. Тэгээд энд авчираад гимнастикийн жим хайгаад тэгээ хоёрын хооронд юмд оруулах бас нэг онц биш. Хамгийн сайн хаана вэ гэж хайж. Lecture acting гэдэг энэ хамгийн түрүү гарч ирсэн. Тэгээд очиод энэ багштай нуулзаад тухайн үед хэл баг. Тэгээд атсан орс багш байж байгаа. Тэгээд нэг энд нэг ихч байдэ. Тэгээд нэг тэр ихчтэй хэллээ. Ихч та надад нэг туслаач. Би ингээд хүүгээ гимнастикт оруулах гэсэн. Яг ингээд очиод ойлголцоод бүх юм яах вэ нэг хальтвалт одоо юу гэх юм те. Хар ярианы нэг жоохон тийм ойлголцол байх. Яг нарийн ширийн энэ хүүхдтэйг ингэдэг тэгдэг ингээ нөгөө нэг нарийн ширийн яриаг бол ойлгохгүй шүү дээ. 100 ойлгуулж чадахгүй, 100 ойлгоч чадахгүй. Тэгэхэд нэг цагийн $13. Тэгээд нэгэн заавал ажилгүй байж зөөх хэрэгтэй бол нөгөө хүүхдтэй. Тэгээд тэдний хоол ундыг зохицуулах асуудалтай бол ийм төлбөрийн бүгдийг гаргаж өгч байгаа байхгүй юу. Тэгээ тэгээд хоногийн 50 төгрөг тэгээ 7 хоногийн 7 өдөр бэлтгэлтэй. Өөрөө сонголт хийгээд нэг өдөр амарч болно. 7 хоногийн 6 өдөр бэлтгэл таслахгүй. Тэг чин 300 төгрөг багдаал. Ер нь бол 7 хоногийн. Юун $300 гэдэг чи одоо тухайд мань мэд чи яаж яасан гэсэн одоо бараг л гадаа мадаа онжиж л одоо юу нөхөс байрны тоноод байрныхаа мөнгө төгрөг төлөөд бараад ингээ явна гэвэл тэр бол тухайн үед бол над бүр маш хэцүү байгаа байхгүй. Яаж төлөх боломж нь байх. Тэгэхээр надад чадахгүй. Ийм их мөнгө төлж чадахгүй. Үнэн л хэлсэн. Тэгээд нөгөө багш нь Орос болохоор Монгол хүн гэдэг утгаар бас их нааштай хүлээж авч байгаа. Монгол хүн гэдэг бол нааштай хүлээж авна гэдэг л их гой сэтгэл төрсөн л даа. Танаа хүүхдийг би 1 сар харна. 1 сар үн төлбөргүй явуулъя гэж байгаа. Тэгэхээр чин юу өстө дуун дээр баярлаад алгуулна өстө. Тэгээ 1 сар яваад 1 сард дууслаа. Тэгэл 2 дахь сараас дахиад нөгөө төлбөрийн асуудал яригдана. Тэгээд яах вэ хүүгээл уулзсан. За дахиад танаа хүүхдөө дахиад 3 сар харъя гэж шүү. Дахиад үн төлбөргүй. Монголчууд Америкт. Ерөнхийдөө 4 сар үнгүй явах хооронд анх оронгуудаа Чикагогийн авраг. Одоо энэ стейтийн авраг бүгдийг хийгээд хийчихэж байгаа байхгүй. Тийм богино хугацаанд. Урд нь нөгөө бэлтгэлтэй байсан хүүхдэд ингээ заагаад өччихлөөр чинь маш хурдан төлөвшөө явчихж байгаа юм. Тэгээд стейтийн авраг хийгээд ирэнгүүт нөгөө багчтай чинь дахиад ярина шүү дээ. Тэгээд нэг дахиад төлбөрийн асуудал гарч ирнэ. Тэгээд ярьлаа багчтай. Одоо за ийм байна. Одоо үнийг хэлэхэд бол ийм өндөр төлбөрийг бол төлж чадахгүй. Ямар нэгэн боломж байна уу? За тэгвэл ингэнэ. Хоёлаа ингэ тохиролцоод болно гэвэл ингэж явъя. Болохгүй гэвэл одоо яах чаргалгаа. Америк бол тийм чи одоо амьдарч байгаа мэдж байгаа тийм.
ажил хийж байгаа цалин авах хэвээр. Чи сурж байгаа тохиолдолд чи сургалтынхаа төлбөр төлөх л ёстой. Энэ бол бичигдэг үйл тийм ээ. Тэгээд тийм учраас чи ямар нэгэн байдлаар төлбөрөө хийх л ёстой. За би чамд шанс өгье. Манай жин цэвэрлээ. Одоо хүүхдийнхээ заалыг цэвэрлээ. Тэгээд би чиний энэ хүүхдийн чинь юунаас 70% хөндлөж өгье. 70%. Чи 30% л төлөө. Тийм гоо шанс орж яах чаргагүй зүгээр тосоол авахаас яах вэ? Тэгээ баг хүү тухай чинь 4 нас гарантай байсан. Тэгжсэн миний баг хүү агаагаа дураа болтгоо. Гимнастик хийгээд. Тэгсэн чи явах юм уу гэсэн. Явъя аваа. Чи хийж чадах уу гэсэн. Чадна аваа гэсэн. Тэгээд багштай дахиад дүүгийн нэгэд оролдох гэсэн яах вэ? Тэгээд надад бас үгүй чи орондоо яваад зүгээр баг насны хүүхд бол чи орондоо явуулаад үзүүлээд өөртөө ингэ таниулаа тийм. Тэгсэн миний хүч гэсэн өөрөө амар дуртай яваад амар гоё болж ирж байгаа юм л да. Тэгэнгүүт багш нь бас миний баг хүүд дурлж ирж байгаа байхгүй. Бас надад нэлээд болцол тааж байгаа юм. Оо тэгин одоо яаж гээд хоёр хүүхдээ хийж байгаа юм чи яах зэрэг байхгүй. Тэгэл хийснийг нь одоо болохоос болохгүй хүртэл хүүхэд болчихж байгаа. Өдөр нь гадуур нь байж таксинд явчаал ороо очиад шалга баадаг байхгүй. Шалга угаагаад байж хахад хичнээн доор матрас байсан ч гэсэн хүүхд унаад гараа хууглах хөлөө бэртэг зөндөө бэртэл гардаг байхгүй. Тэгэл би ингээд шалга угааж хоорондоо яддаг байхгүй. Энэ бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийг бит унсан ч гэсэн зөөлөн унгааж битгий авахулаасаа гэж би ингээд дотроо залбираад ингээд шалга угаадаг. Одоо хоёр хүүгийнхаа заалагч одоо би 10 гаруй жил цэвэрлж шээ. Монголчууд Америкт Ажил хүнийг голно гэхээс хүн ажлыг голно гэдэг бол утгагүй л асуудал л та ер нь бол. Америкт ирээд 12 орчим жилийн хугацаанд хичээлдээд явхад миний том хүү 9 наснаас бага хүү 4 наснаас эхэлсэн. Тэгэхэд миний том хүү стейтийн 2 удаагийн аврах хийгээд Америкийн одоо хамгийн сүүлд буухта дуусахта энэ нэг Америкийн модон морины хөл медаль тэрнээс өмнө яг дэлхийн аврагт чинь 2 удаа явсан. Оюутны университед явж ирсэн. Тамирчин хүнд хамгийн хэцүү юм бэртэл. Хамгийн хэцүү юм. За тэрнээс бэртлээс л хол байх юм бол тамирчин хүн амжилт гарах маш их боломжтой ер нь бол. Том хүүг анх гимнастика боллоо гэхэд бол үнэхээр хүнд байсан. Одоо өчнө олон жил ингэ явцсан. Тэгтээ яах вэ? Хэр хүн тэндээс авч үлдэж байгаа юм зөндөө байна. Тэр спорт гэдэг юм чи миний хүү төлөвшүүлээд өгсөн. Тэр би хаана эрүүл чирэг тийм ээ явж байна. Тэгээд бэртэлтэй байхад би заавал хийлгэх гээд хахад хүүхдийнхээ бас нэг тийм ээ эрүүл мэнд амьдралаар нь тоглох надад ирэх байхгүй шүү дээ. Тамирчин хүн гэдэг бол тухайн өдрийн од байдаг. Тийм хийж байгаа тийм сонирхолтой тамирчин хүмүүс яг тамирчин хүнийг эрбүл тамирчин хүн өөрөө л мэддэг. Би хоёр хүүхдээ миний хүү харт амиг татчих вэ? Миний хүү буруу замаар явчих вэ гэдэг бодол санаа зовол бол надад бараг байхгүй шүү дээ. Тэ спорт өөрөө миний хүүхдүүдийг хүмүүжүүлсэн. Тэгэхээр тэр хүүхд чинь өөрөө бэлтгэлээ хийгээд биеийнхээ имийг авчиж байна. Сургуульдаа яваад оюуныхаа имийг авчиж байна. Одоо энд байгаа ч гэсэн найзуудтай хэлдэг. Хүүхдээ чи спортоор явуулж юу ч хамаагүй чи бүгднээр ингээ явуулаад үз. Тэгээд дуртаад нь л сонголтыг хийгээ явуулж байгаа. Чи алдахгүй шүү гэж. Баг хүү болохоор одоо
стейтийн одоо Illinois стейтийн 3 удаагийн авраг хийгээд 11 2 он гэлээ. Жил дараалан 2 удаа Америк авраг Лас Вегаст очиж хийж ирсэн. Жилдээ ерөнхийдөө олон улсад явуулна гэсэн зорилгоор бас үзээд л байгаа. Чи одоо асуудал их гарна шүү дээ. Хоёр хүүхэд зэрэг тэмцээнд явна гэдэг бол заавал бид хоёрын нэг нь авч явж таарна. Тэгэхээр нөгөө step by step хооронд явахлаар чинь заавал онцгойноос гээд 3 хүний зардал хэр гарах вэ? Буудлын мөнгө яаж авах вэ? Хоолны мөнгө яаж авах вэ? Тэр болгоныг тэгэл яг нэг хойд хормоогоор урд хормоогоо нөхөн гэдэгтэй адилхан л. Одоо ингээд яг ч тэмцээн болох үед цаас би хүүхдээ яг ямар хоол өгөх вэ? За би бол жишээ нь тэмцээний уртлын 3 өдөр хүүхдэд хуурай хоол буюу бүр энэ өгдөг жишээ нь. Одоо миний одоо баримтлах зарчим. Заавал шүлттэй хоолч байдаг юм те. Биеийг нь жоохон хөнгөлж агаад оролдогч зөв миний бодлол да би дээр заавал нэг тэгдэм гэдэг гэж юу яадгүй. Хүүхдийнхээ байдлыг хаж нь бас мөнгөтэй хүмүүс арай өөр. Мөнгөтэй хүмүүс яадгүй гэхэлэр бүх боломжтой нөгөө уурэг энержи юу гэдэг юм тийм ээ. Тэр бүгдийг авч нөгөө бэлтгэдэг хангадаг. Бид нар бол зөвхөн мах гурлаараа л явна шүү дээ. Тэгж дайрч яхад тэгээд тэд нар одоо тим хоол идэ тэгж яваад миний хийж өгж байгаа шүлний дайныг амжилт үзүүлэхгүй л шүү дээ. Тийм бол зөндөө. Цуунгаа хийж өгнө. Лавшаагаа хийж одоо миний хоёр хүүхд чинь байж байгаа л тэгдэж шүү дээ. Нэг 10 он жол ээж та нэг сайхан шүлтөөл хийгээд гэж. Нэг сайхан лавшаа хийгээд өгөөч. Тэгээ шүү дээ миний хоёр гэж. Монголчууд Америкт. Тэгэл нөгөө ах нь өөрөө ингээл үлгэр жишээ дагуулаад өвчин гэдэг чинь дүүн яг тэрний араас ингээл яваад эхэлж байна. За тэгтэл охин гарсан. Одоо охин чинь манай том хоёр хооронд 10 гонжлын зүгт байна. За тэгэл төрсэн цагаас нөгөө сагстай барьж гүгээ гэх юм уу гимнастик чинь тэмцээнд нь авч тэмцээний зүйлэл ингээл одоо бараг л түрүүл 7 хоногтойгоос эхлээл энэ нийгэмтэй чинь танилцал явдаг өгдөг авдаг ингээл юусэн за энэ хүчин тэдэн цагт унтдаг гэдэг тийм юм үсгэж л байхгүй. Ойроохгүй. За одоо нөгөө дүнгэж унтаад эхэлж итэл нөгөө хоёр хүүхдийг юу гэх цаг болно. За хам хүм ойлуулаад хуцалж аваад нөгөө сагсанд нэгээл барьж аваад тавиал тэгэл ингээл явдаг. Тэгэл нөгөө ах нарны бас юу хийн. Тэгэл бас тэрийг дагаал юусэн. Аяйгуу тийм бас тавьчихлаа. Тэгэл одоо энэ нөгөө энэ дэс чинь Монголын дэс чинь хараад өгсөн дээр унаал тий. Одоо тасалжуулагчдынхаа одоо ганц одоо харийг булаадаг юм уу. Энэ чиртэй хүний сонсч. Би том тэмцээнд орчлоо гэхэд одоо Америк дотор ингээд би юу ч уугаагүй юу ч идээгүй нэг үс амар тэмцээнд дуусахад амар үлдсэн явж байгаа байхгүй. Ичтэй юу болоо бүр ингээд бүр паникнд орцсон одоо энэ чинь. Тийм үү нөгөө тэмцээнд дуусаа за ингээд тайвширч ирж байгаа байхгүй. За тэгээд нулимс татгшаал урсдээ штэ. Ана яг миний тохиолдол юм да. Тэгээд манай эхнэр бол тэг бас л тэнд өсөж штэ. Тэгээ яг жишээ нь тэгэл тэнд байгаа бүх хүмүүс ирээл ингээл те. Мөрөн миний хүүд баяр хүргээл те. Та мөрөнгө яа танд теста баяр хүргээ танаа хүүхчээ сайн байлаа. Миний хүүхд сайн байдаг ч тэр чинь монгол хүн штэ. Монгол хүн сайн байна гэдэг бол Монголын нэр л гарч байгаа. Энэ нэг Аз хүүхдэрээ яваад мөрөнгөд Google дээр байнгут хаана яаж төрсэн барьсан Монгол улстай юу та Монгол улс нь ямар байдаг гэдэг бүгд гараад ирж байгаа штэ. Яг ингээд гоё авраг болсны дараа ажил хийгээ явахад тийм ажлын ямар ч ядаргаа байдаг. Ажлын ямар ч ядаргаа. Миний хийж байгаа ажил одоо хийсэн ажил үр дүн өгчөж байгаа байхгүй юу? Миний хүү Америк авраг болсон юм чинь. Миний хийж байгаа ажил чинь тэр шүү дээ. Дахиад эргээд ажиллаа хийгээ явсан чинь бүр тийм тайвширчдаг байхгүй нэг гоё. Бид нар ч одоо бэлтгэл хийж яхад хараал өөлөө өгч гисэн цаашаа хараад дотроо үйлж идэв шүү дээ. Одоо бэлтгэл хийж явах чинь бүх тамирчил тэгж байгаа одоо монголчилт ба хаанчилт. Зүгээр ингээл хүчний дасгал хийж яхад зүгээр нулимс нь гоожцол юм хийж идэв шүү дээ. Хамгийн гол нь хүн өвчнгүй л байвал хамгийн дээдийн жаргал тэр.
тэр мөнгө төрөггүй байх нэг жоохон үлс цангах бол ер нь асуудал биш ээ. Миний үнэт зүйл бол миний 3 хүүхэд. Миний хаан ижил. Хэрвээ надад үнэт зүйл гэж юм байхгүйсэн бол би өдөд юу бүтээж юу хийж явах нь за да. Ер нь миний хувьд бол тийм шүү дээ. Ерөнхийдөө 3 хүүхдийгээд болоо нойр холгүй ажилласан да ер нь бол. Би гар дээрээ цалин ерөнхийдөө авахдаг бол маш ховорч бараг л байхгүй ч гэж хэлж байна. Чек бичээд өгөн дансанд хийн данснаас данс руу цаашаа яваад өгч байгаа юм чи. Нааша ирэх мөнгө тэр мөнгө нь байхгүй шүү дээ тийм. Хүний аз жаргал гэдэг бол лээрээ ам бүлээрээ аз жаргалтай хайп тийм. Халуун ам бүлээрээ гэртээ байх л сайхан. Америкт ирээд 10 хэдэн жил болж байна. Хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ цуглаад нэг сайхан хоол идэх тохиолдол жилдээ 3-5 удаа л байгаа манай гэр бүлийн хувьд. Одоо ингээл нэг нь ороод ирлээ гэхэд ороо ихнэр ч юм уу тийм бүр шөн дунд орж ирдэг ч юм уу. Тэгэл ингээл зөрөлдөөд яах одоо өглөө хичээл хүүхдүүд хичээлдээ учраас би тэр өдөр нэг 3 цаг амарч хагаад гардаг ч юм уу. Тэгээд би ороот ч орж ирээд ингээл зөрөлдөөд бид нар чинь таардгүй. Одоо нэг 5-6 цаг машин дотор машин бариа ш. Тэгэхэд бүгдээрээ явахдаа юмаа ярьж авдаг штэ. Тэгэхэд миний хүүхдүүд надаас асуух юм асуудаг. Аава та яагаад ингэдэ? Энэ яад ийд. Тэгэхэд бид нар гэртээ суугаад ярих боломж байхгүй. Бүрдэхгүй байгаа юмсан. Яагаад бүрдээ тэгээд за халуун амбулаар нэг хоол идэх гяс хоол ичээл нэг тиймэрхүү нэг яаралтай тиймэрхүү байдлаар л үзэн штэ. Жилдээ нэг 2 удаа гэр бүлийн хурал гэж хийдэг байхгүй. Тэгэл гэр бүлийн хурал дээр бүгдийг нь авч хэлсэн штэ. За чиний хувьд болж байгаа юм юу вэ? Болохгүй юм байна. За тэгээ бүгдээрээ хэлнэ. Тэгээд за ааваасаа асуух юм байна. Аавдаа хэлэх юм байна. Ээждээ хэлэх юу байна? Бүгдийг ингэж жилдээ 1-2 удаа нэлээс хурал хийн. Тэгээд ерөнхий дэлгөөгөө тэндээс гаргаад цаашаа тавих зорилтоо тавиал тэгэл өөрийнхөө мөрөөр ингээл дайранда. Монголчууд Америкт Ирснийхээ дараахан бас гэр орноо нутаг уул усаа их санана. Тэгэхдээ машин дотор их нартайгаа хоёлаа машин дотор сууж явж байгаад гівгэнт нэг гоё нөгөө нутгийн тухай дуу сонсоод асхраа явчихдээ юм да. Тэгсэн харин бүр юу хажууд суужсэн их нэрч бүр би нөгөө машин барьж явсан. Бүр сандарч чи юу болоо вэ гэж. Тэгсэн тэр ч одоо би юу болсныгоо тухайн үед тийм паникнд орсон гэх юм уу те. Бүр дуулж байгаа дуун дотроо орцсон өөрөө бүр тэр нутагт очицсан явж байгаа байхгүй. Тэгэл нутгаа санах юм да те. Чи нэг удаа хэлээд байна. Дэлхийг чимсэн нутгаа хазарсоо дэнж гойсон гэртэлээ идэшилж дасан цагаа бодсоор инээ цалгисан гэртэлээ холын холоосанан сансаар хоног толон ярсаар ирлээ. Гэл ингээд яах ирэхгүй тэгээд чин нүдмэс бүрхэл явж байгаа. Одоо нөгөө нэг лавсрангуйг хэлт юм да. Наад нэг тархиныгаа угаацыг хаяна гаргаж явахгүй болдгүй гэдэгтэй адилхан. Тэгэл нэг сайхан дагаж дуулаад нэг сайхан нэлмэсээ сад тавьж өгөөл цаашаа хараад машин бараад сэнгэнт лискрээ явах гэж бас нэг сайхан сэтгэл уужраад нэг гоо тэнийг явчихсан. Монголчууд Америкт